Сайн байцгаана уу? Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэцгээе. Бүгдээрээ хамтдаа Бурхны үгийг сонсохоос өмнө довчхон залбирцгаая. Баярлалаа мөнхийн Тэнгэрлэг эзэн минь, та өөрийн гайхамшигт агуу үгээрээ бидэнтэй ярьж, та үннээ бидэнд ойлгуулж, таны үнэн биднийг чөлөөлөхөд та туслаач. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен. За, миний нүүр царай жоохон боролцсон, наран жоохон түлэгдсэн харагдаж байгаа үстэй. За 3 өдөр бид нар Монголын Евангелийн Лютеран чуулганыхаа нийт өсвөр залуучуудын гоё зуны кемпийг хийлээ. Пресс фестивалд оролцсонгоо зуны кемпээ хийлээ. Бурхны ивэл өрөөлөөр бид нар хамтдаа бас олуулаад цугларч энэ удаа 55 уулаа бас цуглараад ингээд гоё оролцоод ингээд ирсэн байгаа. Тэгээ 3 өдөр л өсвөрийн залуучуудаа үйлчлсээр байгаад боб болтлоо сайхан үйлчлэлээ. Эхний өдөр жоохон бороотой. Тэгээ сүүлийн 2 өдөр бол яста гоё байсан, нар гараад ингээд үйлчлээд ирсэн. За Бурхны үгийг сонсохоос өмнө би та бүхнээсээ нэгэн асуултыг асууя. Та энийг бас өөрөөсөө асуугаасаа гэж. Үнэхээр яг өөрөөсөө нэг асуугаад үзээсэй гэж би үнэхээр чин сэтгэлээсээ та бүхнээсээ хүсэж байна. За энэ асуулт, та хэр зэрэг шинэ амьдралаар амьдардаг вэ? Хэр зэрэг та Бурхны тэр хаанчлалын амьдралаар амьдардаг вэ гэдэг энэ асуулт. За магадгүй энэ асуулт жоохон зарим хүнд нь бол хол сонсогдно. Бурхны хаанчлалаар амьдрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би чи одоо энэ дэлхийд л амьдарч байна, налаах дүүрэгтэй амьдарч байна, төрөхөд л амьдрал маань ийм байсан гэж. Тэгэхээр би бол сүүлийн үеийн залуучууд, ялангуяа сүүлийн үеийн сургуулиуд бол англи хэл мундаг заадаг болсон. Англи хэлтэй залуучуудыг хараад үнэхээр бахархдаг. Зарим хүн юу гэж боддог вэ гэвэл англи хэлийг зөвхөн Англи улсад юм уу Америкт очиж сурдаг байхаа, орчинд нь очиж сурдаг байх гэж зарим хүмүүс боддог. Гэтэл би яг Монголдоо сурцсан, Монголдоо англи хэлийг заалгаад, тийм ээ, бүр хаанч байсан, хөдөө байсан англи хэлийг заалгаад, англиээ сураад мундаг англиар ярьж байгаа залуучуудыг хараад үнэхээр бахархдаг. Тэр залуучууд магадгүй та заавал орчинд нь очих боломжгүй, эдийн засгийн хувьд боломжгүй ч гэсэн та хаанч байсан англи хэлийг сурах боломжтой шүү гэдгийг бас харуулж байгаа юм шиг. Тийм ээ? Үүнтэй адилхан би нэг зүйлд маш их баярлдаг. Би өөрийгөө маш их хувьтай хүн гэж боддог. За яагаад би ингэж бодох болсон бэ гэхээр би хизээч Бурхныг энэ дэлхий дээр байхдаа ямар нэгэн одоо чухал сургууль сурахгүйгээр, ямар нэгэн мундаг одоо скил чадвар эзэмшихгүйгээр зүгээр байгаагаараа Бурхантай уулзна гэж бодоагүй. Бас Бурхны хаанчлалын тэр хүч чадлыг амьдралдаа мэдэрнэ гэж бодоагүй. Тэр одоо сайн сайхныг би зүгээр л байж байхдаа хүлээж авна гэж бодоагүй. Ягаад гэвэл энэ бол үнэхээр миний амьдралд том өөрчлөлтийг авчирсан. Миний амьдралд баяр хөөргийг бол бэлгэлсэн зүйл байдаг. Нэг манай цуглаа маань бол альфа хөтөлбөрийг хийдэг. Тэгээд одоо би бас нэг ээгээд найзтайгаа альфа хөтөлбөрийг хийдэг. Тэгээд тэр найзтайгаа зааланд ингээд спортоор нөхөрлөж жагаад ер нь альфа хөтөлбөртөө бол урьсан байдаг. Тэгээд тэр найз маань бол нэг зүйлийг альфа хөтөлбөрөөр хүлээж авахд нэг зүйл нөлөөсөн. Миний тоглож байгаа байдлыг хараад их бусдаас өөр байсан. Тэгээд саксны спорт бол контактын спорт учраас одоо уур уцаар, одоо бухимдал, шар хоорд ирчүүд болсон хойно яаж тоглодог вүлээ? Тийм маш гардаг. Гэхдээ би одоо чамайг харахтаа чиний зан чанар их өөр байсан учраас ингээд би урилгыг чинь бол хүлээж авсан юм а гэж. Тэгээд миний зан чанар яагаад тэгж өөрчлөгдсөн бэ гэхээр бид нар энэ дэлхий дээр байх хугацаанд Бурхны тэр хаанчлалын зарчмаар, Бурхны тэр одоо тэ зан чанаруудаар амьдрах боломжтой юм байна гэдгийг би бол ойлгосон. Энэ нь бол надаас гарах зүйл биш юм байна, харин Бурхнаас өгөгддөг зүйл юм байна. Тийм ээ? Тийм учраас би хүн байж ич, энэ дэлхий дээр байж ич Бурхны тэр ертөнц, тийм ээ, бидний одоо нийтлэг ойлголтоор Бурхны ертөнц, тийм ээ, бид нар заримдаа далд ертөнц гэж одоо нийгэм маань ойлгодог, тийм. Бурхантай уулзах боломжтой байдаг юм байна. Бурхны хаанчлалыг мэдэх боломжтой юм байдаг юм байна гэдгийг бол би ойлгосон. Энэ нь одоо надаас одоо гарах зүйл биш юм байна, харин Бурхнаас өгөгдөж байгаа зүйл юм байна гэдгийг бол би ойлгосон. За ингээд бүгдээрээ хамтдаа Иохан номны 3 дугаар бүлгийн 1-р ишлэлээс өнөөдөр 21-р ишлэл хүртэл унших болно. Ингээд стандарт Монгол орчуулганаас би уншиж байгаа. Та бүхэндээ уншиж өгье. Тэгээ та бүхэн маань дагуулад хараарай. Иохан ном 3 дугаар бүлгийн 1-р ишлэлээс би та бүхэнд дуудаж өгье.
Фарисеучуудын дунд Иудайчуудын удирдагч Никодим гэгч нэгэн хүн байваа. Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд "Раби, бид таныг Бурханаас ирсэн багш гэдгийг мэднэ. Бурхан хамт байхгүй бол хинч таны үйлдэж буй ийм гайхамшиг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй" гэж түүнд хэлсэнд Есүс хариудна. "Хүн дахин төрөхгүй бол Бурханы хаанчлыг үзэж чадахгүй гэдгийг би танд баттайя хэлье" гэлээ. Тэгтэл Никодим түүнд "Нас дээр гарсан хүн хэрхэн дахин төрөх вүлээ? Ихийнхээ хэвлэлд эргэж ороод төрж болно гэж үү гэж гэсэнд Есүс хариудна. "Ус ба сүнснээс төрөхгүй л бол Бурханы хаанчлалд орж чадахгүй гэдгийг би танд баттайя хэлье. Махбодоос төрсөн нь махбод, сүнснээс төрсөн нь сүнс юм а. Та дахин төрөх ёстой гэж хэлсэнд минь бүү гайх. Салхи хүссэн зүгтээ хүлээдэг. Та дууг нь сонсовч хаанаас ирээд хааш оддгийг нь мэдэхгүй. Сүнснээс төрсөн бүхэн ийм гэв. Никодим түнд "Яаж ийм зүйл байж болох вүлээ" гэсэнд Есүс хариудна. "Та Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж юу? Би танд баттайя хэлье. Бид мэддэг зүйлээ ярьж харсан зүйлээ гэрчилдэг. Гэвч та нар бидний гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрв газрын имийг ярихад минь та нар итгэхгүй бол Тэнгэрийн имийг ярихад та нар хэрхэн итгэх вүлээ? Тэнгэрээс буун ирсэн хүмүүн хүүгээс өөр хинч тэнгэрт гарч байгаагүй. Мөшө цөлд могоог шонд өлгсөн шиг хүмүүн хүүч бас өлгөгдөх ёстой. Тийм түүнд итгэсэн бүхэн мөнх амьтаа болох юм. Бурхан хүн төрлөختнийг ийхүү хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн юм. Ингэснээр хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтаа болно. Яагаад гэвэл Бурхан хүн төрлөختнийг яллахын тулд хүүгээ илгээгээгүй. Харин түүгээр дамжуулан аврахын тулд илгээсэн юм. Түүнд итгэгч нь яллагдахгүй. Харин үл итгэгч нь Бурханы цорын ганц хүүд итгээгүй тул хэдийн яллагджээ. Тэрхүү ялна ийм юм. Гэрэл ертөнцид ирсэн боловч хүмүүс муу мухайг үлддэг учраас харанхуйг гэрлээс илүү хайрлжээ. Мууг үлдэгч бүр хийсэн хэрэг нь ил гарчихгүй гэсэндээ гэрлийг үзэн ядаж гэрэл рүү ирдэггүй байна. Харин зөвийг үлдэгч нь үйл хэрэгээ Бурханы өмнө үйлдсэн гэдгийг харуулахын тулд гэрэл рүү ирдэг гэлээ. Амен. За энэний өмнө манайхаа юу болсон бэ гэхээр 2 дугаар бүлгийн төгсгөлд Есүс Ерүслэмд алгасал баяраар ирээд гайхамшигыг үйлдсэн. За бидний яг 2 дугаар бүлэгт гарсан гайхамшиг бол усыг дарс болгосон. Хормон дээр, тийм ээ. Ингээд яг тэр өдрүүдэд Есүс маш олон гайхамшигыг үйлдэж хүмүүс итгэсэн. Гэхдээ яг юу гэж итгэсэн бэ гэдэг нь бол гэдэг их чухал. Яг намайг аврахаар ирсэн Бурханы хүү гэж итгэж байгаа юу? Эсвэл өөр зүгээр нэг гайхамшиг үлддэг нэгэн гэж итгэж байгаа юу, тийм ээ? За ингээд бүгдээрээ нэгдүгээр ишлэгийг харуул Фарисеучуудын дунд Иудайчуудын удирдагч Никодим гэдэг. За Никодим гэдэг энэ хүн бол түүхэн одоо талаасаа бол маш сурвалжит тийм хүн байсан байна. За Фарисеучуудын дунд гэж байгаа. За Фарисей гэдэг бол ямар бүлэглэл байсан бэхээр одоо яг тухайн Есүсийн үед амьдарч исэн Есүсийг эсэргүүцэгч одоо шашны бүлгүүдийн бол нэг байсан. За Фарисей гэдэг энэ шашны бүлэглэл бол яг Мосегийн хуулийг бол маш их баримталдаг. Яг хуулиар л хуулийг л чандлан сайн биелүүлвэл авралыг авна, Бурханд аврагдана гэж тооцогддог. Хуулийг одлоод чандлан сахидаг ийм одоо шашны бүлэглэл. За энэ Фарисей гэдэг бүлэглэл бол Садукай гэдэг одоо бас тухайн үеийн бас шашны бүлэглэл байсан. Энэ Садукай гэдэг бол яг одоо Ромын тэр захиргаан дор одоо шашны болоод одоо мөргөлийн бүх одоо зүйлсүүдийг хариуцдаг үндсэн том одоо бүлэглэл байсан. За энэтэй зэрэгцээд Фарисей гэдэг энэ бүлэглэл бол одоо тэр шашны зан үйл хийх янз бүрийн одоо зүйлийг бол хариуцдаг. За Мосегийн хуулийг бол сахидаг. За Санхедрийн одоо бас Мосегийн хуулиудыг бол заадаг, тайлбарладаг. За Фарисеучуудын бүлэглэлийн дунд хуулийг тайлбарладаг хүнээ бол раби буюу багш гэж бол хэлдэг байсан. Ийм байсан. За ингээд ямар тач шөнөөр энэ хүн нууцаар Есүсийн үйлдсэн гайхамшгуудыг бол харсан. Тэгээд энэ хүн
Яагаад ч юм Есүс дээр хувьчлан шөнөөр эсвэл бусад одоо найз нөхөд бусдаа мэдгэдэхгүй тулд тийм ээ Есүс дээр очисон гэдгээ мэдгэдэхгүй тулд магадгүй айж исэн. Эсвэл бол Есүсийн хамгийн боломжит цаг дээр очиод хувьчлан уулзсан Никодом гэж хүн. Тийм учраас Есүс дээр очиод ингэж хэлсэн. Багшаа гэж хэлсэн. Раби. Бид таныг Бурханаас ирсэн багш гэдгийг мэднэ гэж. Есүсийг бол яг Бурханы хүү гэж бол итгээгүй, хараагүй, харин зөвхөн багш гэж харж ирсэн байна, тийм ээ. Бурхан хамт байхгүй бол хинч таны үйлдэж буй ийм гайхамшиг тэмдгүүдийг бол үйлдэж чадахгүй гэж одоо хэлсэн байна. Тийм ээ. Бурхан бол тантай хамт байдаг юм байна. Бурханаас Бурхан л тэр хүнтэй хамт байхгүй бол ийм ер нь гайхамшиг тэмдгийг хинч үйлдэж чадахгүй гэж ингэж хэлсэн. Тэгээ энэ хүн магадгүй яг юу бодож, юу гордож Есүс дээр ирсэн яг энэ чи асуугаагүй. Харин Есүс магадгүй энэ хүний бодлыг мэдчихсэн учраас Есүс хариуд нь 3 дугаар эшлэл дээр ингэж хэлсэн. Хүн дахин төрөхгүй л бол Бурханы хаанчлыг үзэж чадахгүй гэж хэлсэн. Би танд баттай хэлье гэж. Дахин төрөх гэдэг энэ сонирхолтой одоо утга санааг хэлсэн. Бас Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэж. За Бурханы хаанчлал гэж яг юу вэ? Энэ бол Бурханы хүсэл таалал биелж байдаг. Тэр одоо оршихуй, тэр одоо газрыг хэлж байгаа. Бурханы хүсэл таалал биелж идэг. За Бурханы хаанчлал гэдэг бол Бурханы хаант улс гэсэн бас утга санаатай. За энэ одоо утга санаа хуучин гэрээнээс шинэ гэрээ хүртэл ерөнхийдөө израилчуудын хувьд Бурхан бол хаан гэсэн бол одоо ойлголт бол явж исэн. За энэ дээр дөрвөлөд ерөнхийдөө Бурханы хаанчлал гэдэг бол Бурханы хүсэл таалал биелж идэг тэр газрыг хэлж байгаа. Тийм учраас магадгүй Никодом яаж Есүсийн үйлж байгаа гайхамшигыг хараад яаж би ер нь энэ ийм тэ агуу зүйлийг хийж болох уу гэж бодсон байж болно. Эсвэл яаж би бас яг энэ Бурханы тэ агуу зүйл хийж байгаа агуу Бурхантай одоо холбогдож болох уу гэж бас бодсон байж болно. Гэтэл тэгвэл Есүс ингэж хэлсэн. Хүн дахин төрөхгүй бол Бурханы хаанчлалыг үзэхгүй гэж хэлсэн. Тэгээ Никодом яг бидэртэй адилхан асуултыг би ч гэсэн бас ингэж асуух байсан баг. Хүй, нас дээр гарсан хүн яаж дахин төрөх вүлээ гэж. За Никодом юу гэж бодсон гэхээр дахин төрөх гэдгийг юу гэж ойлгож ирсэн гэхээр хүн эхийн хөвлөдөө босож ороод буцаж төрөх яаж ингэж төрөх вэ гэж бол одоо бодож асуусан. Харин Есүсийн одоо хариулт нь энэ дахин төрөх гэдэг энэ хариулт ямар утгатай байсан бэ гэхээр хүн одоо энэ амьдралдаа энэ дэлхий дээр байхдаа шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой гэсэн санааг хэлж байгаа. Шинэ амьдралыг. Та хэдэн настай ч байж болно. Та 70-тай байж болно, 80-тай байж болно, 60-тай байж болно. Харин цоо шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой гэж. Энэ цоо шинэ амьдрал гэдэг нь ямар амьдрал юм болоо те? Цоо шинэ. Нэг газраас нөгөө газар руу нүүхийг хэлж байгаа юм болов? Тийм ээ? Шинэ амьдрал гэж яг ямар амьдралыг хэлж байгаа юм болов? Тийм ээ? Цоо шинэ амьдрал гэдэг нь одоо байгаа гэр бүлээсээ болоод өөр гэр бүлтэй болохыг хэлж байгаа юм болов? Цоо шинэ амьдрал гэдэг нь магадгүй цоо шин тавилгуудтай болохыг хэлж байгаа юм болов? Цоо шинэ амьдрал гэдэг нь яг ямар амьдралыг хэлж байгаа юм бол гэж тийм ээ? Ингээд хүн дахин төрөхгүй бол Бурханы хаанчлыг үзэж чадахгүй гэж. Тэгээд 4-р эшлэлээр Никодом би ихийнхээ хөвлөд ороод дахиж төрж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Есүс 5-р эшлэгийг харуул. Ус ба сүнснээс төрөхгүй л бол Бурханы хаанчлалд орж чадахгүй гэдгийг би танд баттай хэлье. Махбодоос төрсөн нь махбод, сүнснээс төрсөн сүнс юм гэж. За ус ба сүнснээс төрөхгүй бол гэж. Энд маш одоо сонин ойлголтыг бол энэ сонсож байгаа фарисей хүний удирдагч хүн шүү дээ. Никодом гэдэг чинь удирдагч гэдэг чинь нэлээд боловсралтай, нэлээд сурвалжит тийм байгаа. Тэгээд энэ хүнд бол маш сонин одоо ойлголт. За ус гэдэг ус ба сүнснээс төрөх төрөлт гэж ярьж байна тийм үү. За ус гэдгээрээ баптизмыг бол бэлэгдсэн. За баптизм гэдэг чинь ямар утга санааг бэлэгдэж байгаа гэхээр Бурхантай харилцахад саад болж байгаа бүх зүйлсээ орхихыг хэлж байгаа.
баптизм гэдэг бол орхиж байна гэдгийг бэлэгдэж байгаа зүйл. Тийм ээ, баптизм гэдэг бол Бурхантай харилцахад саад болж байгаа тэр бүх гэм нүглээсээ би одоо орхиж байна. Тэрнээсээ би цэвэрлэгдсэн гэдэг утга санааг хэлж байгаа. Ус гэдэг бол тэрийг бэлэгддэг. Тийм учраас хүн ус болон сүнснээс төрөхгүй бол гэж. За энд сүнс гэдэг энэ үг бол ямар үг вэ гэхээр еврей үгдээ финеума гэдэг үг байгаа. Финеума. За энэ үг сүнс, салхи гэдэг хоёр утга санааг бол илэрхийлж идэг еврей үг байна. Тэгэхээр энэ сүнс гэдэг бол ариун сүнс, тийм ээ. Тэгэхээр ариун сүнсний төрөлтийг энэ чинь хэлсэн. Тэгэхээр ариун сүнстэй та учрах үед ариун сүнсийг зүрх сэтгэлдээ хүлээж авах үед тэнд шин төрөлт болдог гэсэн санааг хэлж байгаа. Таны одоо үнэхээр зүрх сэтгэл дотор, сүнс дотор те шин төрөлт болдог гэж. Тэгэхээр бид нар альфа хөтөлбөрийн ариун сүнс гэж хинбэ гэдэг контентыг үзэхэд Бурхан одоо бидний байгаль дэлхийг хараад ямар гоё гайхамшигтай гоо үзэсгэлэнтэй бүтээсэн бэ гэж дуу алддаг. Тэгвэл ариун сүнс хүний зүрх сэтгэл хүн өөрийнхөө амьдралд ариун сүнсийг хүлээж авах үед хүний зүрх сэтгэл дотор ариун сүнс юу үйдэг вэ гэхээр хүний одоо тэр зан чанарууд дотор яг энэ байгаль шиг гоо үзэсгэлэнтэй зүйлсүүдийг бол хийдэг гэж. Та хэрвээ зүрх сэтгэлдээ ариун сүнсийг хүлээж авал маш энгийнээр хэлэхэд ариун сүнс таны зүрх сэтгэл, хандлага, хараа бүх зүйлийг өөрчилнө. Хандлагыг ч өөрчилдөг. Та хүмүүсийг амархан уучилдаг болно. Амархан өршөөдөг болно. Амархан хайрладаг болно. Дайсан чинь хүртэл хөөрхөн харагдаж эхэлнэ. Нэрээ шүү. Дайсан чинь хүртэл хөөрхөн харагдана. Таны хамгийн дургүй хүн ч гэсэн таны хамгийн сайн найз чинь болж болдог. Энэ бол яг бодит. Энийг бид нар ойлгоход хэцүү. Харин сүнс Бурхан ингэж хийж чаддаг л байгаа. Ариун сүнс. Ариун сүнс гэдэг яг барихад хэцүү, тодорхойлоход хэцүү. Тийм учраас ингэж хэлсэн. 7 дугаар ишлэлдэр дахин төрөх ёстой гэж хэлсэнд нь бүү гайх. 8 дээр тайлбарлаж байна л да Иесус. Салхи хүссэн зүгтээ үлээдэг. Та дууг нь сонсовч хаанаас ирээд хааш оддгийг нь мэдэхгүй. Тийм учраас сүнснээс төрсэн бүхэн бол ийм байдаг юм аа гэж. Тэгэхээр энэ дээр та ариун сүнс таны зүрх сэтгэлд энэ ажлыг хийнэ гэдгийг л та ойлгох хэрэгтэй. Та ариун сүнсний хүч чадлыг амьдралдаа мэдэрнэ гэдэг бол тэр альфагийн контент дээр байдаг л да. Хүний амьдралд ариун сүнстэй учрахаа мэдхээс илүү баяр хөөртэй зүйл гэж байхгүй гэж. Ариун сүнс таны зүрхэнд хүрдэг. Ариун сүнс танд өөрийн үр жимсүүдийг өгдөг. Энэ бол Бурханы хийж байгаа ажил. Тэ? Бурханы хийж байгаа ажил. За 9 дугаар ишлэлдээ нөгөө хашир Никодим чинь хашир хүн учраас ийм юм гэж байх уу? Ариун сүнс хүний зүрх сэтгэл дотор ирээд хүний амьдралд шинэ амьдралыг эхлүүлнэ гэж байх уу? Ямар сони юм бэ? Би урд нь хизээч ийм сонсож байгаагүй юм байна. Хүн ер нь өөрчлөгдөнө гэж байх уу? Би ч одоо 70-80 жил энэ дэлхий дээр амьдарсан хүн шүү дээ. Яг л энэ амьдралаараа амьдарсан шүү дээ гэж ийм л бодож ирсэн. Яаж ийм зүйл болох юм бэ гэж. 10 дугаар ишлэл дээр Иесус хэлсэн. Чи Израилийн багш хүн байж ийм зүйлийг ойлгохгүй байна гэж юу? Би танд баттайя хэлье. Бид мэддэг зүйлээ ярьж харсан зүйлээ гэрчилдэг. Гэвч та нар бидний гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрв газрын имийг ярихад мань та нар итгэхгүй бол Тэнгэрийн имийг ярихад та нар яаж итгэх юм бэ гэж. За энэ 12 дугаар 10-аас 9-оос 12 дугаар ишлэлээр ингэсэн. Та нар энэ дэлхий дээр байгаа ч гэсэн Тэнгэрлэг хүч Бурхантай хамт харилцах тэр амьдралыг мэдрэх, тэр амьдралаар амьдрах боломжтой юм аа л гэдэг санааг хэлсэн.
та нар хичнээн дэлхий дээр байгаа ч гэсэн. Хичнээн та нар бид нар магадгүй ингэж боддог нийгэм маань. Ер нь бурхантай учин бурхантай уулзна гэдэг чинь энэ дэлхийг орхисны дараа хойд насанд л болох амьдрал баг төө. Энэ дэлхий дээр ер нь хүн бурхантай уулзна гэж байхгүй хаа. Эсвэл энэ дэлхий дээр бурхантай уулзна гэдэг нь их боломжгүй зүйл баг. Маш их хичээж зүтгэж ийж, ариун болж ийж, тийм ээ? Магадгүй маш их хичээж зүтгэсний эцэст тэр зөвхөн цөөхөн хэдэн хүмүүс л ер нь тийм амьдралд хүрдэг байх гэж бид нар магадгүй боддог. Гэтэл энэ чинь бурхан өөр зүйл хийж байна. Та нар газар дээр байгаа хэрнээ бурханлаг тэр зүйлсийг амсах боломжтой юм аа. Газар дээр байгаа хэрнээ бурханы тэр зүйлийг амсаж боломжгүй гэж бодож байгаа бол яаж би бүр бурханы хаанчлал, ирээдүйд болох тэр зүйлс, тэнгэрлэг зүйлс, тийм ээ? Ирээдүйд бүр төгс биелэгтэр бурханы хаанчлалыг ярихад та нар яаж итгэх юм бэ? Энд бол та нар энэ дэлхий дээр байгаа хэрнээ хүн бурхан та нартай холбогдох боломжтой, би та нартай хамт явах боломжтой, хамт алхах боломжтой юм а гэдэг утга санааг хэлж байгаа. Тийм учраас Христ итгэгч хүмүүс Есүс Христтэй хувьчлан уулзсан байдаг. Зүрх сэтгэлдээ. Ариун сүнс тэр зүрх сэтгэл дотор нь тэр ажлыг мэдрүүлсэн байдаг. Хийсэн байдаг. Тийм учраас бурхан байдгийн байна гэдгийг мэддэг. Бид нар тэгтээ харуулж чадахгүй. Хэн нэгэнд гаргаад харуулж чадахгүй. Харин амьдралаараа бол харуулж чадна. Тийм ээ? Саяхан манай найзууд найзлаад 23 жил болсон байна. Багын найзууд маань. Тэгээд 12 найз маань гадаадд амьдардаг учраас тэр хоёр найз маань сая энэ 100 ирж таарад. Тэгээд бид нар яг аруулаа багын найзууд маань найзалдаг гэд хэдүүлээ нэг фото зураг авахулъя гэд зураг авахуллаа. Тэгэл багын найзууд учраас бие биенийхээ бүх хэмээг мэдж байгаа шүү дээ. Тэгээд манай зарим найзууд мэдээж одоо намайг бурханд итгэгч гэдгийг аль эзэн мэднэ. Чи өмнө нь ямар байснаа мэдж байгаа үстэй гэж тэгж байгаа намайг. Тэгэхээр хүмүүс бид нар ихэнхдээ ингэж бодд юм шиг байгаа. За энэ амьдрал ингээл дуусна. Хүн ер нь бурхан ер нь байдаггүй байх гэж ихсгүй зарим хүмүүс боддог. Бурхан ер нь алс хол байдаг баха гэж. Харин гэтэл энэ ишлэл дээр 12 дээр харвал үгүй ээ. Би чамтай уулзъя. Би чамтай харилцъя. Би чамд туслая. Энэ чамаас болж байгаа зүйл биш, харин ариун сүнс энийг хийх юм аа. Ариун сүнс бурхан энийг хийж чаднаа гэж хэлж байгаа. Чи зүрх сэтгэлдээ одоо бүгдээрээ хэлье. 13 дугаар ишлэл. Тэнгэрээс бууж ирсэн хүмүүн хүүгээс өөр хинч тэнгэрт гарч байгаагүй. Тэнгэрээс гэдэг бол бурханы хаанчлалыг бас хэлж байгаа. Бурханы оршихуй газрыг хэлж байгаа. Тэ? Мөшөө цөлд могоог шонд өлгсөн шиг хүмүүн хүүч бас өлгөгдөх ёстой гэж. За энэ мөшөө цөлд могоог өлгсөн гэдэг энэ ямар түүх гарсан гэхээр мөшөө ард олонтойгоо Египтээс гараад цөлд явж явах үедээ ард олон бас бурханы үгийг дэрсэлсэн. Тэр үед галт могоонууд гарч ирээд хүмүүсийг хатгаад маш олноороо өгсөн. Тэгээд бурхан ард түмний хайрлаад мөшөөд хэлсэн. За чи могоо хатгаад дээшээ өрг. Тэр могоог харсан яг хатгуулаад өгөх гэж байгаа хүмүүс мөртлөө хараад зүгээр харсан хүн ам гарах болно гэж. Яг тийм түүх болсон. Мөшөө могоог хатгаад дээшээ өргөсөн. Тэр могоог харсан хүмүүс үхээгүй эдгээд одоо цаашаа явсан. Тийм учраас хүмүүн хүүч өлгөгдөх ёстой. Тийм түүнд итгэсэн бүхэн мөнх амьтаа болох юм а гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхан бүх хүн ямар ч хүн аврагдах боломжийг нээж өгсөн байна. Итгээд л. Ямар ч сул дорой хүн, ямар ч насны хүн итгэхэд хаалт байхгүй. Есүст итгэхэд ямар нэгэн болцол байхгүй. Есүст итгэхэд ямар нэгэн хүч хэрэггүй, чадал хэрэггүй. Есүст итгэхэд мөнгө хэрэггүй. Есүст итгэхэд бэр
хэрэггүй, амжилт хэрэггүй. Есүст итгэл ямар ч хаалт байхгүй, ямар ч энэ дэлхийн сул дорой өвчтөй, ямар ч ядуу зүдүү, бүр ямар ч энэ дэлхийн хэмжээсээр тэг хамгийн дорд нэгэн Бурхны авралыг авахаар тэр үе таалга боломжийг нээж өгсөн байна. Тэр бол загалмай дээр цовдлогдсон Есүс та итгэвэл мөнх ямиг авна гэж. 15 дугаар ишлэл. Бурхны аврал ийм гайхалтай байдаг. Есүс Христ биднийг аврахын тулд, бидний гэм нүглийг үүрхийн тулд загалмай дээр цовдлогдсон. Таныг аврахын тулд, тантай уулзрахын тулд. Та зүгээр л байгаагаараа л бай. Та хинч байж болно. Та ямар ч амьдралтай, ямар ч нийгмийн гарал үүсэлтэй байж болно. Харин тийм энэ дэлхий дээр байхад чинь энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн агуу бурхан чамтай холбогдё гэдэг байгаа байхгүй юу? Танд шинэ амьдралыг би өгөх гэж байна. Тантай харилцаатай болёо. Энд нь бурхан би хийж байгаа ажил юм аа. Тэ? Та энийг хийх гээд байгаа зүйл биш. Та хэн нэгэн болж өөрчлөгдөх шаардлагагүй. Ямар ч болжл байхгүй. Тийм ээ. Тийм учраас 16 дугаар ишлэгийг харъя бүгдээрээ. Бурхан хүн төрлөختнийг ийхүү хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Есүс Христийг өгсөн. Юм ингэснээр хүүд итгэдэг бүхэн мөхгүй, харин мөнх амьтаа болно гэж. Яагаад гэвэл бурхан хүн төрлөختнийг яллахын тулд хүүгээ бол илгээгүй юм. За яллах гэдэг энэ үг ямар үг вэ гэхээр бурхан бүх дэлхийн захирагч учраас эцсийн шүүлт бурханы гарт байдаг гэсэн санаа. Утгатай тий? Яллахын тулд хүүгээ илгээгүй, харин түүгээр дамжуулан аврахын тулд хүүгээ илгээсэн юм а гэж. Яллахын тулд биш, хүмүүсийг аврахын тулд. Түүнд итгэгч нь бол яллагдахгүй, харин үл итгэгч нь Бурхны цорын ганц хүүд буюу Есүс Христэд итгээгүй тул хэдийн бол яллагдсан гэж. Бурхан яг юуг яллах гэж байгаа юм бэ? Бурханаар яг юуг шүүгддэг юм бэ гэдгийг тэрхүү ялна гэж. 19 дугаар ишлэл. Есүс Христ ертөнцид ирсэн боловч хүмүүс муу мухайг үйлддэг учраас харанхуйг гэрлээс илүү хайрлжээ гэж. Муу мухайгаа гэрлээс илүү хайрлсан. Мууг үйлдэгч бүр хийсэн хэрэг нь ил гарчихгүй гэсэндээ бурхан руу ирдгүү маа. Бурханыг үзэн яддаг юм аа. Гэрэл рүү ирдгүү маа. Харин зөвийг үйлдэгч гэдэг нь энэ дээр ямар утга санаагаар хэлэгдсэн бэ гэхээр Бурханы зөв гэж хэлснийг үйлддэг хүн гэж байна. Бурханы зөв, үнэн гэж хэлснийг үйлддэг хүн Бурханы өмнө үйлдсэн гэдгийг харуулахын тулд гэрэл рүү бол ирдэг юм аа. Бурхан руу ирдэг юм аа гэж хэлсэн баг. Тэгэхээр ингээд хараад үзэх юм бол Бурхан биднийг хайрлаад идэг. Биднийг аврах гад идэг. Харин бид муу мухайгаа хайрлаад идэг. Бурханаас цугтаад идэг. Бурхан муу мухайгаас биднийг аврах гад идэг. Харин бид муу мухааруугаа цугтаад идэг. Эхийн санаа үрд, үрийн санаа баарнд гэж шог яриа бидний дунд байгаа. Ямар ч эцэг их хүн хүүгээ муу явахыг нь хараад болчихосоо гэж бодно. Буруу замаар яваад байгааг хараад сэтгэл санаа нь зовно. Бурхан яг үнтэй адилхан юм шиг надад санагдчихж байгаа. Биднийг хараад муу мухайг битгий үйлдээсэй. Харин зөв рүү эргээсэй, зөвд ирээсэй гэж. Бурханы ялж байгаа зүйл нь бид нар биш, харин бидний хийж байгаа муу мухай зүйл байгаа. Бурхан биднийг яллахын тулд хүүгээ илгээгээгүй, харин аврахын тулд Есүс Христийг илгээж байгаа. Тийм учраас
Есүс Христэд итгэсэн хүнд шинэ амьдрал өгөгдөнө. Есүс Христэд итгэсэн хүнд Никодим гэдэг энэ удирдагч Есүсийн гайхамшигыг үлдээд сонирхож ирсэн шүү дээ. Ямар мундаг хүн бэ? Ямар гоё гайхамшиг үлддэг энэ хүн өстө бурхантай л хамт өстө агуу багш хүн байна гэж. Яаж би ташиг юм багш болох вэ гэж бодож исэн байж болно Никодим. Гайхамшигт нь дурлаж ирсэн. Гэхдээ Есүс магадгүй жинхэнэ гайхамшиг болвол жинхэнэ гайхамшигаас илүү зүйл болвол чи шинэ амьдралтай болох юм аа. Чи энэ дэлхий дээр байхдаа л шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой. Дахин төрөлт чамд хэрэгтэй гэж хэлсэн. Чи дахин төрөхгүй болвол Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэж хэлсэн. Бас Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж хэлсэн. Дахин төрөхгүй бол энэ юу гэсэн үг вэ гэхээр Есүс Христэд итгэсэн хүнд бүх гэм нүгэл нь уучлагдаж шинэ амьдрал эхэлдэг. Ингэж Бурхны хаанчлалд ордог. Бурхны хаанчлалыг үздэг. Никодим бол ингэдэж штэ би энэ дэлхий дээр байгаа юм чинь юуны чинь Бурхны хаанчлалыг үзэж чаддгийг. Юун чинь Бурхантай холбогдож чаддгийг. Бурхантай холбогдно нэ дээрээ бол энэ дэлхийн дараах л амьдрал баг гэж бодож исэн байж болно. Яаж ийм зүйл байдгийг би яаж дахин төрдгийг гэж хэлсэн. А Есүс дахин төрөлтий чинь ус болон сүнс ариун сүнсээр төрөлт явагдаж байгаамаа. Энэ төрөлтийг Бурхан өөрөө хийж байгаамаа, тэ? А гэхдээ Есүс Христэд чи итгэж гин үү? Та дахин төрөхгүй бол Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж хэлсэн Никодимд. Чиний гайхамшигаас чи илүү гайхамшигтай зүйл болох гэдэг нь юу вэ гэхээр чи гэм нүгэлт хүм мөртлөө шууд дахин төрж болно. Шинэ амьдралыг эхлүүлж болно. Бурхантай холбогдож болно. Бурхны тэр сайн сайхнаар амьдарч болно. Би хэлсэн дээ үгийнхээ өмнө би ховтой хүн гэж өөрийгөө боддог. Яг гэвэл Бурхан надад тусалдаг. Бурхны тэр сайн сайхнаар амьдрахад нь Бурхан надад тусалдаг. Өдөр бүр ариун сүнсний хүч чадал бидэнд хэрэгтэй болдог. Яг гэвэл дахин төрөлт тэгээд Бурхны тэр тусламжаар амьдрах боломжтой болдог. Нэгэсэндээ та энэ дэлхий дээр байгаа хэрнээ хүн хэрнээ мэдээж 100% хүн хэрнээ бас Бурхны хаанчлал Бурхны тэр зан чанараар амьдрах боломжтой гэдгийг л хэлж байгаа. Шинэ амьдралаар. Маргааш гэж битгий хүлээгээрэй. Монголчууд бид ер нь юмыг хойшлуулах их дуртай хүмүүс. За ялангуяа хоолны дэглэмээ. За яг маргаашнаас турж эхлэе гэж ярьдаг хүмүүс бид нар. Өнөөдөр ч сайхан идээд л маргаашнаас л яг турж эхлэе, тэ? гэж ярьдаг хүмүүс. Уучлаарай, итгэлийн амьдралд шинэ амьдралд маргааш гэж хүлээх та шаардлага заавал танд хэрэггүй. Үнэхээр ариун сүнсийг зүрх сэтгэлдээ мэдэрч амьдралдаа мэдэрнэ гэдэг бол үнэхээр гоё зүйл. Та налаах дүүргээ шал өөр харагдаж эхэлнэ. Нөгөө нэг хогтой гудамж чинь шал өөр харагдаж эхэлнэ. Нөгөө нэг харддаг царайнууд чинь шал өөр харагдаж эхэлнэ. Тэ? Би Бурхны ивэлээр Норвегт очиж үзчихлээ. Байгаль нь бол үнэхээр гоё. Гэхдээ их орон минь надад тэрнээс илүү гоё санагддаг. Адилхан л газар гэж бодогддог, тэ? Энэ бол Бурхны бүтээсэн. Ялгаа байхгүй. Тэгэхээр би та бүхнээс асуусан. Та шинэ амьдралаараа амьдарч байгаа юу гэж. Та шинэ амьдралаар амьдрах боломжтой шүү. Та заавал энэ дэлхийг орхихыг хүлээх шаардлагагүй. Заавал хэн нэгэн дээр очих шаардлагагүй. Заавал ямар нэгэн
чадвар эзэмших шаардлагагүй, зүгээр байгаагаараа Бурхны өмнөр Есүст итэг. Тэгээд л та Бурхантай холбогдно. Яг бол Есүс өөрийгөө би үнэн, зам ба амь гэж хэлсэн. Есүс бол хүн Бурхан хоёрыг хооронд нь холбодгийг. Та Бурхны хаанчлал, Бурхан ямар агуу гэдгийг энэ амьдралдаа мэдрэх боломжтой. Тэ? Тийм учраас Есүс хэлсэн би үдсэн харснаа гэрчилдэг юм аа гэж. Үдсэн харснаа гэрчилдэг юм аа. Тийм ээ? Сүнснээс төрсөн сүнс юм аа. Та нар энэ амьдралдаа Бурхны хаанчлалыг мэдэрч чадахгүй бол яаж тэрнээс цаадах давсан юмыг мэдрэх гээд байгаа юм бэ? Эхлээд чи Никодомд хэлж штэ. Эхлээд чи дахин төрөх хэрэгтэй. Тэ? Тэгжиж одоо бол би Бурхан ямар агуу юм бэ гэж мэдэрдэг. Энэ мэдрэмжийг би өөрөө мундагтаа мэдрээд байгаа юм биш. Бурхан надад мэдрүүлж байгаа. Бурхан бол үхлийг ялсан гэдгийг бол би баттай мэдж байгаа. Тэгэхээр тэгж ариун сүнс мэдрүүлээд байгаа учраас. Бурхан ямар агуу юм бэ гэж Библийг бичгчнэр бичсэн байдаг. Агуу Бурхан миний төлөө амиа өгнө гэж шүү дээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр та дахин төрсөн үү? Нэгт. Хоёрт та дахин төрөх боломжтой. Шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой. Бурхны хаанчлалын хүч чадлыг мэдрэх боломжтой. Бурхны хаанчлалын зарчмаар амьдрах боломжтой. Та энэ дэлхий дээр байгаа хэрнээ. Та энэ дэлхий дээр байгаа хэрнээ Бурхны хаанчлалын хүч чадлыг амсах боломжтой. Нэгэсэндээ нэг гой хоол идсэн салж чадахгүй болчихдаг штэ. Тэний амтнд нь ороод те. Хөөх салахын аргагүй юм а гэж хэлдэг те. Нэгэнт хэрвээ та Бурхны хаанчлалын хүч чадлыг зүрх сэтгэлдээ амсах юм бол тэр баяр хөөр таны амьдралыг удирдах болно. Хичнээн энэ дэлхий дээр байхад хэцүү зүйл тохиолдож исэн ч гэсэн Тэнгэрийн хүчийг амссан хүн бол удаахгүй болдог. Хичнээн энэ амьдралд тэ янз бүрийн зүйл тохиолдож исэн ч гэсэн одоо та нар боддоо дэлхийн тэр бомбтой хүмүүс байдаг штэ. Швейцарын банкнд хадгаламжтай хүн бол тийм ээ. Нэлээд их том хадгаламжтай, нэлээд одоо ирээдүгөө баттай хийцэн гэдэг хүнд бол тэ Монголд нэг жижигхэн бизнесийн дампуурахад нэг санаа зовхгүй шүү дээ тийм ээ. Нэг жижиг бизнес эхлүүлээ тэр нь дампуурахад цаанаа нэлээд том амжилт гаргацсан, нэлээд том хөрөнгөтэй хүн бол жижигхэн одоо асуудал үүсгэхэд. Яг үүнтэй адилхан та дахин төрөөрөө энэ бол Бурханы хийдэг ажил шүү. Хичнээн бидний хувьд инээдтэй сонсогдож болно. Никодом тэгсэн л баг. Шөнөөр ирсэн. Никодом Есүс санал тавьж байна. Чи миний үйлцэн гайхамшигээс илүү гайхамшигыг хармаар байна уу магадгүй. Жинхэнэ гайхамшиг бол би чамайг аврахаар ирсэн юм аа. Би чиний гим нүглийн төлөө ирсэн юм аа. Би чамд дахин шинэ амьдралыг өгөхөөр ирсэн юм аа гэж. Никодом нэг асуулттай болоод явсан баг. Тэ? Вау, Есүс итгээд хүн шинэ амьдралыг авах юм байна. Гэхдээ тэр амьдралыг Никодом бол би чи энэ дэлхийд байгаа хүн яаж дээ? Боломжгүй хаа. Бурхантай очихно гэж боломжгүй бах. Сүнс, ариун сүнстэй очихно гэж ямар ч боломжгүй бах. Есүс хэрвээ чи энэ дэлхий дээр байх дахин төрөхгүй бол уучлаарай. Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй шүү гэж хэлсэн. Сонин Бурхан хүлээгээгүй хүмүүсийг үхтэл Бурхан харин хүрээд ирсэн. Таны амьдралд. Мөнх амийг өгөхөөр Бурханы хаанчлалтад оруулахаар хүрээд ирж шít. Энэ дэлхий рүү. Одоо танд мөнх амийг өгье гэж хүрээд ирж байна. Бурхан бидрийг мундаг болтол хүлэе гээгүй. Энэ дэлхийгээ орхичоод орхисны дараа уулзъя гээгүй.
Харин Бурхан өөрөө энэ дэлхээрээ үрээд ирж байгаа байхгүй юу? Танд санал тавьж байна. Таны зүрх сэтгэлийн хаалгыг догшиж байна гэж, тийм ээ. Бурханы хаан тусын тэр мөнх амьдралыг эхлүүлье. Хоёулаа харилцаатай болъё гэд ороод ирж шít Бурхан. Тэ. Бүгдээ хамтдаа Бурханы нэрээр залбирцгаая. Баярлалаа их эзэн минь. Ариун сүнсээ та бидний зүрх сэтгэлд хүрээрээ. Бурхан танд итгэх итгэлийг өгөөрэй. Бидэнд бас гимшлийг Бурхан таны өмнө өөрийгөө хинбэ гэдгээ бас хүлээмжшүрэх зүрх сэтгэлийг Бурхан танд итгэх итгэлийг өгөөрэй. Та биднийг өөрийнхөө зөвхөн замаар хөтлөн дагуулаач. Та шинэ амьдралыг бидэнд үнэхээр бэлгэлээч. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен.